Дээд боловсралтай эдийн засгч мэрэгжилтэй худалдагчийг бэлтгэснээс авьяасаа хөгжүүлэн нарийн мэрэгжил эзэмшихийг дэлхийн нийтээр уриалдаг болжээ. Үйлдвэрлэл урлагийн чиглэлд суралцж байгаа хүүхэд залуусыг ажлын байртанд шууд зуучилж өгөх, үйлдвэрлэлийн дадлага тогтмол хийлгэж явсаар жинхлүүлэх зэргээр эрэлт хэрэгцээг хангах тогтолцоог хөдөлмөрийн яам дэмжиж байгаа юм а. Компаниуд ч өөрсдөө шаардлагатай мэрэгжилтнүүдийг захиалан сургах сонирхолтой байна. 50 жилийн түүхтэй сургууль. За энэний чиглэлээр бол ер нь бидний одоо 166 байгууллагатай харьцдаг. За энэ ажиллаж байгаа байгууллагуудын хүрээнд бол ер нь хүүхдүүдэд дадлгажуулах, мэрэгшүүлэх, за санд асуулгын авах, төсөл хөтөлбөр боловсруулах гээд иймэрхүү чиглэлүүдээр бол явдаг. Компаниуд мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн сургуулиудаар зочлон бүтээлтэй танилцах, оюутнуудыг эрэлтэндээ зохицуулан нарийн мэрэгжил сурахыг зөвлөдөг байна. Багш нарт энэ нь илүү өгөөжтэй санагддаг байна. За манайх бол 1 жилдээ 2.5 жилдээ 3 жилдээ гэсэн ийм 3 төвшингийн сургалт явуулж байгаа. За 1 жилдээ сурагчид маань бол ерөөсөө оюмл бүтээгдэхүүний оюутлчин буюу одоо хөнгөн хувцас, өмд юбг, цамц, тэгэл дээл, гадуур хувцас ийм оёгч чадвартай хүүхдүүд төгсөж гарч байгаа. Гэхдээ хүүхэд бүрийн одоо ур чадварын төвшин харилцан өөр учраас эндээс сураад гарах одоо хийж чаддаг болоод гарах зүйлүүд бол бас харилцан адилгүй гарч байгаа л да. Одоо яг энэ засалтыг хийхэд бол манайх бол шаталсан сургалтаараа явагдаад 1 жил буюу 2.5-аар төгссөн хүүхд маань дахиад 1.5 жилээр дунд буюу мастер технологичийн ангид суралцж ийж одоо жишээлбэл яг энэ загвар дээр илүү мэрэгжсэн байж байгаа. Одоо сургууль үйлдвэрлэлийн төвөөдийг улсаас дэмжиж байгаа та бүхэнд мэдэгдэж байна юм. Ер нь бол ажилтаа мэрэгжилтэй боловсон бэлтгэх тал дээр бол улс бол тодорхой хэмжээгээр айгүйх дэмжиж байгаа. Дэмжиж байгаа нь юун дээр мэдрэж байна гэхээр манай сургуулиуд дээр тодорхой хэмжээний сургалтын орчим, материал, багаж, тоног төхөөрөмжийн дээр эдгээр яамнаас эдгээр харьцангуй дэмжиж оролцдог байна. Үйлдвэрлэл урлагийн сургуульд 1600 оюутан суралцж байна. Тэдэнд төрөөс сар бүр тэтгэлэг болгож сургалтын зарлаа өөрсдөө төлөх бололцоо олгосноор дээд сургуулийг зорихоос илүү амьдрал хэрэгцээтэй мэрэгжил эзэмшгээр тэмүүлэх болжээ. Энэ сургуулийн гол даваа тал нь болохоор хүнийг яг зөв эзэмшил суралж төлөв болгож байдаг гаргадаг байгаа. Одоо сурж байгаа нөхцөлд бол зайлшгүй тэрийг хийхэд бол мэрэгч сурах шаардлагатай байгаа. Засах, хойшлох тийм хичээл рүүгээ орсон байгаа. Тэгээд өмнө нь болохоор нөгөө зохион бүтээц яг автомашин таана юу ордог ийдэнгүүндээ таньж мэдээ сурсан байгаа. Тэгээд манай сургууль манай яг автын ангиас бол нөгөө улсын уралдаанд тийм том хэмжээнд автын мэрэгчлэрээ төрүүлж нэгдүгээр байр эзэлсэн. Бидний зорилго болохоор нэг автомашиныг засаж онцлох юу зорилготой. Тэгээд автомашина засна. Улсын хэмжээнд нийтдээ 110,000 орчим хүүхэд залуус мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцж байна. Тэдний сурч боловсрох техник тоног төхөөрөмжөөр төр боломжийн хэмжээнд анхаарч байна. Одоо аж ахуйн нэгжүүдтэйгээ ойр ажиллавал Монголын хөдөлмөрийн зах зээл зөв голдролд орох гарц харагдаж байгаа юм а.